За өглөөний мэнд би гоё хандж байна. Яа shit. Өглөөний мэнд өчтөр битээ Сан Паулоос Бразил Риогийн Бразилнээс Риод ирсэн. Бразилчуудын дунд яг авсан яг байр маань яг Бразил яг хүмүүсийн дунд ингэ яг орон сууцнд нь байдаг гэх байр. Тэгээ өчтөр битээр өглөөний хүнс гээд банан авсан, хөргөвчөндөө ийсэн жоох ингээ хөлдсөн босч ирсэн. Одоо гисгийнх нь хүлээж энэ өглөөний цагаа уучаад гарна. За тэгээд юу болохоор том аяг байхгүй маань. Гэтэ энэ ч бол хэрлэх хоол унд ойр зүр юм бүгд байд юм. Тэгээд нэг юм таргаа игээд жимсээгээд уугч जैन, идэж जैन. Тэгээд би энийг харуулах гээд. Яагаад Бразилчуудын дунд орж ирсэн бэ гэхээр ингээд харах юм бол яг ингээд манайх одоо яг Бразил хүмүүсийн нэг ингээд яг уул хадан дээр байдаг хэсэгт нь ингээд яг байрлалцсан. Тэгэж орой болохоор яг энэ хэсэгт юу байд юм лээ. Энэ нэг бар юм уу лаунж юм лээ. Дууч юм аймагтай. Энэ жаймар бүдгчин шоуч хүмүүс энэ дээдлийн айл мэлэл шөндөө бол 11 10 дуулаа дуу тавиад унцдаг юм байлээ. За нэг эхний өдөр нэг өчтөр битээд оройхон ирсэн. Тэгээд шууд ирээд ирнэ бол юмудаа тэгшлээд унтаад өгсөн. Гадаа нэг юм хөө. За нэг хаач. Тэгээд тэгээ энэ болохоор ингээд гадаах байгаа байдал. Тэг би эндээс ч өөр юу харуулах гэлээ тий. Ер нь Бразилчуудын нааш би шалтгаан гарах гэдэг шээ. Бразилчуудын угийн байдаг хэсэг нь ийм л шүү юм газан билеттэй. Тэгээд энэ дээр нь бол хоолндоо хийгээж тийм шиг байгаа. Тэгээд угийн жижиг энэ одоо жишээ нь нэг өрөө байр. Тэнцэнэ галт тогооны нэг жижиг хэсэгтэй. Галт тогооны хэсэг гэж. Ингээл аяг тав шоноо тэгээд ер нь нэг өрөө байр нэг ийм хөл байд юм шиг. Миний зөв ойлголтоор уг яг тэр энэ хаалганы ийм цойжтой дандаа. Тэгээд нэг сонирхолтой юм болохоор байна шүү дээ. Энэ хөлөгчөнд яг хөлдсөн бэ гэхээр энэ хаалга байхгүй. Тэгээ шууд энэ ийшээгаа шууд яагаад тэг хөлтөөгөө хийцэн. Тэгээ нэг сонирхолтой юм болохоор энэ хаалганы клиптэй нэг юм сонио ийм юмтай. Тэгээд одоо би энийг харуулъя. Энэ ингээд манай нойлын өрөөний юу байхгүй юу? Цонхон байхгүй юу? Дээр Монгол нойлын юу юм? Энд хүмүүс яриад байгаа байхгүй. Наач нэг шүү доотлынхаа айлтай агаар нэг болохоор агарын солилцоо байдаг. Мэдгүй зэн доотлол эндээс хүн яриад би өглөө усанд очсон чинь хүмүүс яриадсэн. Тийм. Нэг ийм нэг одоо ингээд 0-доо суух юм бол яг хажууд яг хүн байгаа юм шиг тэгж сонсогдохоор. Тэгээ нэг 0-ийнх нь угаалтар гэж нэг жижиг ийм аяг шиг яг 2-ын аяг шиг нэг юм аягтай. Тийм нэг юм Бразил нэг байрлаж байна. Энд чинь 5 өдөр байрлална. Наа чи болохоор угаалгах юм шиг. Яаж ажиллах нь одоо мэдэхгүй л байгаа. Гэтэ эзэн ажиллуулна. Тэгээ нөө Бразилд амар их нөгөө утас амар шүүрж авч хүмүүсийн утасуудыг амар шүүрж авдаг гэсэн. Тэгээд юутэй чи нуудад битээр камера үлдээгээд угийн чи 5 хоног болохоор маргааш нөгөөдөөс учаа олцоод камера авч бичлэг хий гэж бодоод. Тэгээд өнөөдөр болохоор ойр зураг ганж юмнуудаа ажиглаад Бразилийн уншин байна хараадах. Яг тэр битээр Сан Паулод гэсэн болохоор одоо яг Бразилийг сайн мэдэхгүй байгаа даа. Тэгээ өнөөдөр үзсэн ганж ойр зураг ажиглаад камера үлдээгээд маргааш нөгөөдөөс камера аваад бичлэг хийнэ. Яа, нэг Бразил ихний өдөр. Тэгээ сайн л битээр гэрээсээ өнөөдөр гараад жоохон юмнуудаа төгсөллээ. Тэгээд зүгээр энэ бол нэмэлтчлэг байх болно. Тэр байрлаж байгаа буудал юу Airbnb-гээс нэг одоо нэг 5 минутын зайтай. Тэгэхдээ энэ уулан дээр байдаг хэвгүй. Тэгээд одоо энэ цаашаага болохоор ингээд Бразил ерөнхийдөө ийм хадтай уул гэх юм уу яг ийм том юм чулуудыг цаана хэрвээ харж ивэл зүүмлээд харуулах гэж дээрээ. Зүүмлээ. Зүүмлээд юм. Тэр нэг ийм товоцсон ийм ер нь зөндөөх хад уул байд юм байна. Тэгээд яг ийм далайн бич хэсгэл очингууд ер нь бол
амар том харагдсан юм байлаа. Тэгээд ерөнхийдөө ийм уулан дээр байрлсан байшингууд ихтэй. Тэгээд дээрэс нь утаснуудыг би дээр бичлэг үзэж байгаа харж ерөнхийдөө энэ уулан дээр байдаг хүмүүс яг төлдөл ихтэй ер нь ихэнх хүмүүс нь тог ус цахилгаанаа ер нь төлдөг юм шиг л нөө яагаад ийм олон улстай байгаа шалтгаан нь вэ гэсэн чинь ер нь бол монголоор бол нөгөө тог хулгай байдаг шүү дээ. Ерөнхийдөө тийм болохоор ийм олон улстай байдгийн гэсэн нэг тийм тайлбар бичлэг үзсэн. Тэгээ энэ дуугийн бүх гудамж нь ер нь ийм юутай граффити юм зураг ихтэй юм байна. Тэгээд ийм өндөр шаттай. Одоо яг энэ тэр бичлэгийг харуул. Тэр одоо энэ хэд ингээ уул байгаа байхгүй. Уулан дээр ингээд хамгийн дэдэлт нь одоо ингээ барилга баригдсан. Тэр одоо тийм уулын дээр ингээд бүх одоо энэ шат тэр дээшд ахын бүгд ийм өндөр ийм шаттай ч юм уу ийм чулуун ийм зам баригдсан. Тийм байд юм байна. Тэгээд энэ яод яг ойрхон энэ онгоцны буудлаа байдаг. Тэгээд одоо яг цаана онгоц нисэж байна. Яг төвдөрөө яг онгоцны буудлаа дэлээд юм байна. Яа тэгээд нэг тиймэрхүү гоё аим халуун юм байна. Дандаа 30 градустай. Тэгээд нөгөө өглөө нар харах гад юу л явж байна. Нэг уул руу гардаг. Тэгээд тэгсээ дуудцсан. Явж байна. Одоо шөнийн 3 цаг болж. За нөгөө уулын өөдөө гарах газараа яваад ирсэн. Ингээд бөөнөр ингээд очрлт юм байна. Тэгээд дээрээс ингээд нэгээр нь моциклтэй дээшээ хүргэж өгөөд тэгээд босож ир. Амар очтой аашгаа. Би яг бөөлчлөө. За уулан дээр уулган хайкинг хийгээ явж лана. Мэдгүй шүү. Навааг шумал хацахгүй л. Уул юу замынхаа дөнгөж талд орж байна. Талд ороход нэг иймэрхүү харагдаж байна. Одоо удахгүй нэг цаг юм 2 цаг дараа нагаана. Дээшээ хайкинг халуун тийх бас хэцүү байна. Чанга. За би тэр уулан дээр гараад ирсэн. Нэг иймэрхүү харагдаж байна. Амар олон хүн байт юм байна. Одоо энэ доошоогоо ингээд бүхэлдээ хүмүүс ингээд нарахыг хүлээгээд байж байна. Одоо тэнд Есүсийн нөгөө алдалсан өшөө. Тэр цаана өндөр уулан дээр харагдаж байна. Ингээд өглөө ингээд хүн болгоны нараа харагдав. Стогоо харагдсан юм. Одоо өнөөдөр бороотой болохоор яг ямар шиг байгааг мэдэхгүй байна. Гэтэ үтэж одоо нэг цагийн дараа удахгүй нараа гарлаа. Хүс. Ойролцоогоо нэг 30-40 минут болсон байж байгаа. Харин би нөгөө түрүүн гарахаас өмнө нэг юм идээ тэгээд дэлгүүрээ гэрийнхэн дотлоос нэг өндөг авсан байхгүй юу? Тэсэн чинь тэр өндөг ингээд бүр ингээд хаглаад ясах бүр ингээд дотроо ингээд хөгзөрсөн бүр амар шижгүүн өртөөлө муудсан өндөг. Тэгээд тэрийг өнөрсөн чинь эзэн юм доолооч тэр бүх юмудаа эзэн бүх юмаа шижиглээд тэгээд яг бүлч бодоод дотор мохоо өргөд толгой өргөд өгөхгүй ч гарч ирлээ. Дээш байгаа нэлээд гарах гэж нэлээд болсон. За хүмүүс улам ихсэл юм доошогоо улам хүмүүс яваал идэв юм байна. Доошоо болохоор юм хаттай болохоор энэ доод хэсэг одоо битэрийн байгаа хэсэг болохоор шороотой болохоор яг хүмүүс нэг байхгүй. Доошоо энэ хаттай хэсэг л нэлээд хүмүүс гард юм байна. Вау, одоо яг нар мандах чинь. Тэгээд энэ Тэнгэрийн хаяа яа гэдэг юм бэ? Амар гоё гамч. Хөдлийн юу? Тэнгэрийн хаяа. Нар тэнчэнээс улаагаад мандахжаах шиг байна. Тэгээд амар их хүмүүс ирсэн. Ер нь бол нэлээд хүмүүс. Амар 5-30 ирж байна. Тэр доор бол дахиад ингээд ийм хадаа байхгүй тэр хүмүүс ингэсэн хадан дээр нь хөтлөө амар сууцаалаа битээ бүр айгаад юу вэ? Тэгэж амар орлохгүй. Аазууд харагдахгүй юм.
баахан манай шаруудлах шиг байна. Залуучууд мундаг байна. Өглөө 3 цагт тусвал юу 2 цагт тусвал ингээд гараад ирдэг. Тэр нэлээд эртэрсэн хүмүүсийн тоон дууг нь орсон. Тэгээд жоохон дөхөөд ирэнгүүт бас хүмүүс нэлээд ихсдэм байна. Тэгээ өдөр болгон ингэж их хүн нар харахыг ингэж гарч ирдэг гэж бодглохлоор бас гайхалтай санагдаж байна. Жижигэн араллуу төрлөө аим гоё харагдсан байна. Одохгүй гарлаа. Ингээс аймаг гоё юм шүү дээ. Ятамтор ягас мэдчилж байна. Тэгээд өглөөний нарыг хантаалаа. Гайхалтай. Ja, aber wenn du Эсвэл асуушил байдлаа гаргаж байна. Нэг юм тааман цууд юм байна. Цаваа олоод ингэж ийдсэн явцаад юм байна. За мэдээж шатар дэш гарч ийн. Тэр удаан дэш гарах юм л да. Өнөөдөр нэрээ үүлэрхийг байгаа болохоор ерөөхдөө бас юм хүм нэг харагдахгүй байх шиг байна. Дэш нэг гардгүй нэг 5 минут юм уу 10 минут гараад одоо ингэ харагдаж байна. Хаас нэлийн том хөшөө харагдаж шүү. Тэргээр зөндөөх усан гоц. Тэгээд доошоогоо ерөнхийдөө ингэж хаймод. Өнөөдөр жоохон манан ихтэй. Тийм өдөр байна. Энд ингэж цахилгаан шатан дээр хүмүүс ингэж зогсоод зураг авах тийм байна. Нормотой. Септер юунд цааманд бас хөрх 10 минут баг унтчих шиг боллоо. За ингэж хөшөө маань харагдаж байна. Зүгээр л битүү жуулчд байна. Жуулчд бол бүр амар байна. Энэ хүмүүс энэ дээр ингэж ягаад доороос нь ингэж зургийг авч өгд юм л одоо чи ингэж их юм уу? Зүгээр л битүү жуулчд. За нэг хөшөө маань зураг авахгүй ч бүр амар юм бол тийм энэ дээр үгүй зүгээр л ер нь бол хүн болгон л зураг авах гэж л юм тийм байна. Хөшөө маань ингэ харагдаж байна. Лаг том хөшөө наа. За тэгээд ингээд ер нь бол хүмүүс бүхэлдээ зураг авсан. Амар уг 8:30 болж байгаа шүү дээ өглөөнөө тэгэхэд тийм хүнтэй. Тэр хаана ирсэн байна гэж? Тавтар Италид Эвлен цамаг дээр ирсэн байна. За төвшөптөр нэг Crystal Redeemer-с дуусаад тэгээд алхаад яваад Аз маркет ороод Аз мартаас гоймоо аваад тэгээд нэг дэлгүүр ахаар ороод ирсэн чинь амар хөргөн цэргэн дэлгүүрэн тэгээд хоолоос зард юм байна. Тэгээд суши аваад төвшөөр суши идмээр ингэдсэн. Тэгээд хорхоогоо юу ч гэсэн дарыг гээд амтны амар юм байна. Суши идэж. Юу вэ? Бодан юу вэ? Маркет. Хайсан хоолт юм байна. Хаа. Тэр Бразилийн метроны карт нэг юм хөө чулаад. Нэг юм хоёр кейк энэ юм Асахи авсан. Асахи биш юу ч үлээ. Бразилийн юу зардалтай. Асаи. Энэ кейкийн 10-аас $1.5. Энэ гол нь нөгөө үнэн нь болохоор сая нөгөө энэ $2, энэ бас $2 тавьцаасан. Тэгээд далайн хэрэг дээр яваад ирлээ.
Сайн далбайг худалдаж авсан. $9 авцсан. Төрийнхэн далбайг бол ингээл энэ ч бол 9 дээр л ингээл тэр нэлээ орой ирсэн 5 гэж ирсэн болохоор ерөнхийдөө бол хүмүүс зарим нь бол явах тийшээ ганцсан. Гэтэ яг хав ер нь бол аймаг олон хүнтэй юм нү. Энд аим хулгай их гардаг гэж сонссон дээ. Одоогоор бол гайгүй харагдчихлаа. Энд тэгээ бас боломжтой жоох бол тэр цаанаас нар гоё. Тэр ууллуу битээр тэгээд сүүлд гарсан. Тэр уул нэрээс өглөөний нарыг харсан. Сано. Random сано. Тэнгэр бүр аймаг гарч. Хараа. Obrigado. Тэр байрлал өөрчлөлт нэг өөр Airbnb ирсэн. Рио де Жанейрогийн гаднах байгаа байдал нэг юм том алдартай Есүсийн бас сүм цаана харагдаж байна. Тэгээ нэг юм яг л Бразил яг энэ болохоор битүүрийн байрлаж байгаа Бразил нэг айлахгүй юу. Тэгээд нэг ийм ингээд тэгээд өнөөдөр энэ ч нэг өдөр л хонох юм. Тэгээд нэг ийм Airbnb ирсэн байна. Маргааш Бразилээс юм. Тэ нэг ийм зүгээр Бразил айлыг зүгээр юм хэд бол харуулах гэж юм шлээ хийсэн. Бразил нэг амар энэ ийм уулан дээр байрладаг. Тэгээд дандаа ингээд ер нь бол харагдсан нэг юм хуу дандаа ингээд нөгөө байшингийнхаа дээвэр ч юм уу эсвэл нэг уулны амар гоё айл лээ. Яг энэ битүү нэг хажуудлын өрөөнд нь орсон. Hi, hello. Энэс цаа. Илэн гоё цэвэрхэн байрах шүү гэ. За ингээ өөдлөг гараад ирсэн. Өглөөгөр бороо орсон болохоор энэ бороо нь устсалсан баг шүү. Одоо цаг 3-4 өнгөрч байна. Тэгээд иймэрхүү харагдаж байна. Шатаараа нэг хитэ. Тэнд дэш нөө том хоёр цүнхтэй явахаар нэлээд хүнд нөгөө гэрээц нь гарахтаа нэг юм товчлууд арна гэсэн товчлоороо олохгүй л байгаад байна. Тэг чинь хаалгаараа гарах юм бол ингэж харагдаж байна. Болж байна. Шууд хийсэн чинь. Бүр ингэж доосон ч аа. Шууд цаа. За. Товчлоор гэж юм. Наач залах байсан шүү дээ. Энэ ингээд трам явдаг замтай. Тэгээ дээрэс нь энэ ер нь Бразил гэх юм бол тэр Lady Gaga ийм царайтай гэж байна. Lady Gaga мөн гэж байна. Хаалхан хайцсан уу? Чи лүрээ яах юм аа? Тэгээ нэг юм тэнсөдөр. Атаа. Ингээд юу асаагаад байгаа юм мэдгүй. Чи ингээд бахан лаа асаагаад байна. Ингээд энэ Майкл Джексоны нэг клипэн дээр энэ шатны юу хэсэг гардаг. Тэр хэсэг нь юм алдартай болсон. Одоо яг нэг болыг яриад байгаа чинь. Энэ нөгөө алдартай хэсэг нь ингээд хідэн орноос л ийм чулуунууд цуглуулсан. Тэгээд энэ чулуугаар энэ шатыг хийсэн гэдэг. Тэгээ алдартай юм байна. Писта. Энэ жуулчлалын бүс болцсон болохоор ингээд бүр амар хүн амттай. Тэр энэ ч маргааш өглөө ирэх юм.Гүй амар хүн амттай болохоор. Зүгээр л амар. Тэр нэг ийм байшингийн гадаа өдөрлөө ийм амар өндөр. Одоо энэ яг хааж байна. За хахаас нүмгээс нэг харуулаад төр. Дотроо болохоор ерөнхийдөө зүгээр юм том Есүсийн талаар. Одоо яг над жаргах чинь энд бас нэг юм энэ дуугийн Есүс амар их шүү. Хаашаа харуул
Есүсийн нэг алдас юу лээ? Statue тэр харагдаж байна. Ийм холоос аян гоё харагддаг байна. Хай, өглөөний мэнд битээр Рио де Жанейрогоос 30 цаг автобусаар яваад өчигдөр орой Foz do Iguaçu гээд Бразилийн урд хэсэг одоо Аргентинтэй хил залгаад тэр газар ирсэн. Энд чи болохоор нэг тийм том, дэлхийн хамгийн том гэж яддаг лөө. Эсвэл хамгийн юу ч аймаг тийм том Аргентин, Бразилийн голд байдаг тийм нэг том хүрхрээ байгаа. Тэгээд тийш ер нь бол энд ирж байгаа зорилго нь болохоор хүмүүсийн тэрийг очиж үзэх гэж ер нь бол юм байлаа. Тэгээд дээрэс нь Бразил, Сан Пауло битэрийн өмнө байсан газруудад хулгай амир ихтэй гадуур явахад нөө бичлэг хийхэд амир төвхтэй байсан болохоор нэг бичлэг хийгээгүй байна. Энд болохоор сэргээрээ ямар ч асуудалгүй гэсэн гадуур явахад энэ уурын нөө жижигхэн тосгон маягийн болохоор тэгээд амир юу гараад байхгүй. Эвгүй гарууд байхгүй болохоор асуудалгүй гэсэн. Тэгээд өнөөдөр гадаа 33 градус битээр ер нь бол нэлээд намгүн тийм газар байна. Бичиж авч малаа. Тэр кофе шоп ороод ирсэн. Ойрхон кофе шопоос нийтэд Wi-Fi-аар онцоод тэгэхгүй энэ ч нөгөө ямаа мэдэхгүй болохоор кашаа хоо мэдэхгүй. Юу ч төвлөнд ороод ирсэн. Юм ээжчээр алхаал яваас гадаа 33 градус нэрэл айн халуун байт юм байна. Тэгээд энэ чинь амар сэрүүхэн гоё кофений газар ороод юм. Үсэц болохгүй бас. Нэлээд уралцсан. Ямар юм бэ? 33 градус болохоор ер нь бол гадуур хүн явна гэж бол бодлоо юм. Амар халуун байт юм бэ. Лаптор нэг галзуу гаргаад тэгээд Парагвай явах чинь одоо. Яасан гэсэн чинь энд нөгөө нэг юу байд юм байна. Шууд видеогоор алхаад орчтой юм байна. Нэг гүүр идэм юм байна. Телефон асуусан. Тэгээд тэр гүүрээрээ шууд ингээд алхаад орчтой. Гадаа юм халуун байгаа болохоор зөвөөсөө нөгөө кофе шопт юм хандж байгаа. Энд ч уг онцгийн бас хийх юм нэг байхгүй. Ягаад харна нөгөө би нэг Instagram-аар нэг залуу дагдаг байхгүй юу? Таиланд залуу ганцаар аялж байгаа. Тэгээд тийм залуу алхаад орсон ингээд. Тэгээд битээ одоо тийшээ онцгой хийх юм гэж тийш шууд алхаад орчихъя гэдээ Парагвайгаас үзчихье гэж боддог. Тэгээд нөгөө шопинг юмнууд нь амар хямдхан байдаг гэдэг. Тэгээд харин надад гоё болж байгаа гэсэн. Тэгээд хямдхан байвал. Юуны Бразилийн хил дээр одоо энэ цаана тэр харагдж байгаа өндөр байшин Парагвай. Тэгээ одоо ингээ алхаад орчт юм шиг байна. Хүмүүс алхаад яваад энэ зам нь уг аим төвлөрөлттэй юм байна. Ингээ битүү машин. Битээр үзсэн юм зонтог сая аваад тэгэхгүй гадаа бүр ингээ 33 градус бүр амар халуун байна. Тэгээд ингээд энэ хүмүүсийн гүрэн дээр ингээ алхаад одоо яг ингээд Аргентин биш Бразил Парагвай хоёрын ингээд хилийг зааглаж байгаа энэ ус гол хил юм байна. Тэгээд зүгээр энэ одоо урагшаага харуул юм бэ зүгээр зөндөө хүмүүс ингээ алхаа явуулчихлаа. Ингээд шууд хил давчдаг юм байна. Тэгэхээр ямар ч паспортын дээр тамга гарах болохоор соник харуулаад энэ нэг залуугийн зургийг тавьснаа US $2000 хэвцээх юм. Одоо л олж өгвөл $2000 юм байна та. Ийм юм байна. Паспортоо үзүүлж виза авах гэсэн чинь үгүй юу Парагвай орж буцаа Бразил ороход ямар шаардлагагүй гэдэг. Тэгээ ямар ч паспорт үзүүлсэнгүй шууд ороод ирлээ. Тэгээ энд ороод ирсэн чинь шууд ийм микер нэг тийм ялчгүй нэг юм арай өөр нэг юм уужгинсан тэгэж яг санагдаж байна. Микер ихтэй тэгээ нэг арай нэг юм юу хэмдэ Монголоор гал нэг юм замын үдээс ирэн орж байгаа юм шиг санагдчихэж байна. Явж байгаад нарнаас болтоод нэг юм захлуу ороод ирлээ. Зах нь ерөнхийдөө Парагвайд юу яадаг худалдаа уулт шопинг хийх гэж ирдэг гэсэн нэрэл тийм байна уу. Ер нь Латин Америкийн ирээн л хэвчээ юм байна да. Зүгээр л яг ирээнд явж байгаа мэт энэ шүгжин шот. За энэ ухаар нь нөгөө
ирээгээд цаг ой shopping China гэнэ. Ийм Сайн уу? том дэлгүүрүүд Шинэхэн мэгт боллоо. Тэр саянд электрон барааны дэлгүүрт явж байгаа. Тэгээд энэ жижигхэн микийг аваад тэр дундаа нэг л мик таахгүй. Тэгээд нэг нь ярьж яхад нөгөөх нь ярьж чадахгүй. Тэгээд дахиад нэг мик авъя гэд бодоод л исэн. Тэгээ өөр газраас суусан ч надад дууссан гэдээс байхгүй юу? Сингапурт нэг асуусан чи дууссан гэдэг. Тэр бас нэг airport-аараа суусан чи байхгүй гэдэг. Тэгээд хасчинд байна $50 гэдэг. Тэмэр гэн миктэй олсон. Өмнөх нь юм баггүй. Сая авсан юм. Хаасон Парагвайгаас Porsche олох гэж яг амт нь бол яг байна. Хорлон жоо хатуу. Харахаар fried rice. Бразилийн цад Бразилгаар гэж байна. Ааха. Юунта Өөрөндөө явж байгаа тэр миний талгаар гээд нэ. Парагвайд нэг юм хийгээд тах юм бол байхгүй байна. Ерөнхийдөө бол нэг юм Потстана мэдэг яг эсвэл нэг саяны атсан хотон тийм байж магадгүй үүдэж нэг юм Потстана мэдэг тийм газар л байна. Бүр нь одоо яг ингэ харагдаж байна. Яг ингэ Уртгүүр юм байна те яг шингот. тэг ингээд яг над жарах төгссөн. Тэгээс такси мотоциклнууд явдаг юм шүү дээ. Машинтай явах уугийн хэцүү мэнэ яг нэг үүдээд уугийн аим төгжлөлттэй тэгээд хар халуунд бас хэцүү юм байна уу. Гэтэ тэгээд Парагвай гэж бас нэг юм хүү тэнцэнэ Парис гэдэг тэмдэглэгээ байна. From the sun, it is so hot. This is one of the hottest cities of Brazil. Yeah. But it could be like up to 45 degrees, right? Yeah. We have people that come from the northeast and the north. Like all over Brazil come to the city to buy things over like electronics, iPhone, things Yeah, like that. yeah, a lot of electronic things. Yes. And Why we is go there it- to buy things. Why they like bring a lot? Maybe like they bring from the China or? Yes. But they don't have like Paraguay is like. Бомжия. Тэр Iguazu Falls гэдэг ирсэн байна. Тэгээд тэгсэн чинь одоо цаг 7 хэд болж байгаа байхгүй юу? Их цагаа мэдсэнгүү. Тэгсэн чи 9 сонгоод юм байна. Тэр ч та бушуухан шүү өглөө газ ирээд үзээд танаараа божигнуулыг л 6 цагт сууд ирсэн чи яраа. 9 цагт гоох юм байна. Бавдар ороод ирсэн давтуулсан цугаа явж байна. Эсвэл хүлээгээ тэгээд 9-оор 8:30-аас орж ирж тэгээд 9-оор орд юм байна. Тэгээд нэг юм тикет $20 авсан. Тэгээд энэ очилж байгаа тэгээд явж байна. Iguazu Falls. Оо харагдчих шүү дээ цаа. 미쳤어. Юу чинь зүгээр 3D бичлэг юм шиг байх юм. Сая ямар амт тарлаа? Тэр сайн Лувак гэдэг найз таарсан. Нэг кофе идээд тэр кофеных нь үрээр баадаг. Ийм хошуутай. Тэгээд сүүл нь яг амар хөрхөн. Вау. Ваа. Энэ Ингээд ерөнхийдөө ер нь аим том газар ингээд хүрхээ ингээд нэлээ урт дөрвчсэн юм хүрхээ тийм байна. Энэ жоо. энэ ингээд ерөөсөө ингээд амар том уул тэгэл хажуугаар нь ус урсаад тэгэл шууд хүрхрээ олцсон юм байна. Үнээр гайхалтай энэ байгалийн тогтоц мохцыг бүр яа гэдэг байгаа юм бэ? Салан гарч ийн. Вау. Зүгээр усан хөшөг гэдэг энэ лаг галзуу. Ерөөсөө ингээд тойрсон усан хөшөг шиг харагддаг юм байна. Төвшөө сэтгэл хэрэнда.
баг юм байна уу? Энэ угийн нөгөө хамгийн том хөтлөө гэж явдаг лөө. Юу нөгөө афтед хөтлөнөөс хамаагүй том хамаагүй үзэгсэлэнтэй гэж явд юм бэ те. Хамгийн гайхалтай усны систем гэсэн дэлхийн амар харагдчихтэй юм салон матон юу вэ? Самбай юу нэ? Хатан хатан байна. Одоо яг намайг хэлсэн. Тэтгэн нэг юм хүн байна. Одоо ингээд энэ бүгдээ ингээд яг юм. Юу те? Багтуустай шоу таашаа ингээд байгаа. Бат ингээд ашуу сав. За өнцгийм ингээд дуусчих шиг байна. Юу гэж бараг л хамгийн том хамгийн үзэсгэлэнтэй гэж явдаг. Усны систем нь хамгийн гайхалтай гэсэн. Хамгийн гайхалтай. 75 билүү 200 билүү. Тийм хүрхлээ нийтдээ байдаг гэж хэлжсэн. Зөв 75-аас 200 ч штэ. 72 том өөр том хэлээ. Тоон дээр яг 75 билүү 200 шүү. Одоо өдөр энэ бүх хүмүүс ихтэй цэвэрлэгээ яадаг болтой. Тэр харин нөөж байна. Өнөөдөр өчтөр арай нөгөө нисээд лимаа олгосохгүй перо. Тэгээд өчтөр ямар асуудлаас болсон бөмбөд ямарсан нислэг туслагдаад flight cancelled гэдэг дэвтэр өчтөр Airbnb-д хоноод тэгээд өнөөдөр болохоор Аргентин руу ингээд гарч ийн. Тэгээд Аргентинд дахиж нэмж 3 хон харсан. Яа тэгэл дараагийн нислэг 3 өдрийн дараа юм байлаа. Тэгээд тэр Бразилд жахаар Аргентинд ороод жоохон байж байгаа тэгээд явъя. Тэгээд угаасаа яг тэр угаасаа 3 ног улсын хил дээр байгаа шүү дээ. Тэгээд 3 улсын хил дээр байгаа болохоор Аргентин руу гацаад амархан. Бараа татчих. Тэгээд автобусны суугааллыг ингээ гараад ирдэг юм 35-аар нэг хэд тосон гэлээ Бразил 16. Бразил 16 оноод ингээ гарч ирнэ. Хэлээр гарч ирнэ. Дараагийнх нь автобусны суугаад тэгээд одоо Аргентины хэлээр очиж хад Аргентины хэлээр орлоо гэсэн штампууд оруулаад тэгээд нэлээ очилттай байна. Энд бүгдээрээ бууд юм. Сая болохоор нөгөө хэдхэн хүмүүс буусч байна. Одоо бас ч бүгдээрээ буугаад гүн очир. Халуун артаад ирэх юм бол алуулах юм байна.